алхаад явах хоёр хөлтэй байна. Гэх мэтчнээ өөрийгөө ингээд баг багаар ингээд юм өөрийгөө хайрлах мэдрэмж төрж эхэлдэг юм байлээ. За тэгээд энэ болохоор миний багшаасаа турсан зүйл юу гэхээр багш ингээд өөрийгөө хайрлахгүй м, ингээд хайрлахад хэцүү байгаа дайвал ингээд бүр ингээд шалдан нүцгэн ингэж байжгаад тэгээд ингээд толны өмнө суугаад өөрийгөө ажиглаарэ гэдгсэн баггүй юу. За тэгээд тэр бол айгүй өр нөлөөтэй юм байлээ. Ингээд өөрийгөө ажиглаад ингээ хараад ах тусам ингээд нүдэнд чинь тасдаг юм яа гэв. Бид нар ер нь нэг толин ингээ бүтэн өөрийгөө харах завгүй заримдаа ингээд амьдраад идэм билээ ч тээ. Тэгээд өөрийгөө толинд хараад ингээ яасан чи бүр нэг хайр хүрээд ингээ харахад яасан хөөрхөн хөгөө гэд манай нөхөр ингээ намайг хөөрхөн үзэсгэлэнтэй гэхээр би ингээд итгэдэггүй байсан аахгүй юу. Тэгсэн чи өөрийгөө ингээд хараал ах тусам нэрээ тийм би чи үзэсгэлэнтэй юм байна шүү. Хөөрхөн юм аа. Идэвхтэй юм аа. Аа гэж бодогцсон. Тэгээ би яасан гэж одоо ингээд би тайлбарлан ингээ харна штэ өглөө сэрэл те. Тэгэнгүүтээ би өөрийгөө нэг тийм үзэсгэлэнтэй сайхан эмэгтэйгээр ингээд хараад байгаа байхгүй юу. Тэгэнгүүтээ бүр өөртөө ингээд хөөрхөн хогш гэж хэлж өглөө. Тэгээд сонсоод амар инээдтэй ч гэсэндээ хин нэг